Дүүгэн их сургууль. Сайн байцгаана уу? Энэ удаагийн бидний видео лекц улс төрийн шинжилгээ ухааны үндэслэл хөгжил судлах зүйл сэдвийн хүрээнд өрнөх болно. Та бүхэн таалан болгоно уу? Дорогие соотечественники, сограждане, в силу сложившейся ситуации с образованием Содружества независимых государств я прекращаю свою деятельность на посту президента СССР. Орчин үеийн нийгмийн шинжилгээ ухаанд улс төр судлал буюу улс төрийн шинжилгээ ухаан онцгой байр суурь эзэлдэг. Улс төрийн үзэгдэл үйл явцын талаарх системтэй мэдлэг бүрэлдэх үйл явц нэн эрт үед тухайлбал эртний Грекэд үүсвэрлсэн байна. Хайв сэтгэгч Аристотель Грекийн 130 орчим хот улсын төрийн байгууллагыг харьцуулан судлаад улс төрийн үйл явцын зорилго, мөн чанар, төрийн байгууллагын хэлбэр, нийцтэй хэв маягийн тухайд өөрийн үзэл санааг дэвшүүлсэн байдаг. Энэ учирт орчин үеийн судлаачид түүнийг улс төрийн шинжилгээ ухааны эцэг хэмээн нэрлэх нь бий. Гэвч улс төрийн талаарх ойлголт өөрийн гэсэн судлагдхуун, хөгжлийн түүхэн замлал, судалгааны арга, чиг үүрэг үхий, бие даасан шинжилгээ ухааны мэдлэг болж төлөвшөх үйл явц нэлээд хожуу буюу 19-р зууны эцэс 20-р зууны ихэнх үед холбогдно. Улмаар 1948 онд Париж хотноо улсын олон улсын хурлаас олон улсын харилцаа, улс төрийн онол, улс төрийн нам бүлэглэл, улс төрийн институт гэх дөрвөн салбар ухаанаас бүрдэх улс төрийн бие даасан шинжилгээ ухаан бий болсныг хүлээн зөвшөөрсөн байна. Үүнтэй зэрэгцээд 1949 онд олон улсын улс төрийн шинжилгээ ухааны холбоо үүсгэн байгуулагдажээ. Тэгвэл эндээс улс төрийн шинжилгээ ухааны үүсэл хөгжил хэрхэн явагдав? Судлах зүйл нь юу байваа гэсэн асуулт урган гарч байна. Улс төрийн шинжилгээ ухааны үүсэл хөгжлийн тухай асуудалд судлаачид өнөөдрийг хүртэл байр суурийн нэгдмэл байдал алга. Ямар тач улс төрийн мэдлэг ангалан философи сэтгэлгээний хүрээнд бүрэлдэн их явц ойролцоогоор одоогоос 2500 орчим жилийн өмнө энэ эдхийг хятад Грек Ромд бий болсныг судлаачид онцолдог. Кунц, Менц, Лаус, Платон, Аристотель, Цицерон, Полиби, Чанаки нарын сууц сэтгэгчид улс төрийн мэдлэгийг үндэсний төрүүлсэн хэмжээнд хот улсын хүрээнд томьёолон гаргаж ирэхийг оролдсон байдаг. Улс төрийн шинжилгээ ухааны орчин үеийн агуулга 19-р зууны 2-р хагаст бүрэлдсэн байна. Тухайлбал 1857 онд Колумбийн их сургуульд анхны улс төрийн шинжилгээ ухааны тэнхим нээгдсэн байна. 1880 онд тус сургуульд улс төрийн шинжилгээ ухааны анхны сургууль байгуулагдажээ. Колумбийн их сургуулийн энэ жишгийг Йейл, Харвард, Принстон их сургуулиуд дагснаар дэлхийн нийтийн шинжтэй болжээ. 1903 онд Америкт улс төрийн шинжилгээ ухааны холбоо үүсгэн байгуулагдсан байна. Ихэнх судлаачдын хувьд улс төрийн мэдлэг дараах үе шатыг дамжин хөгжсөн гэж үздэг. Үүнд улс төрийн мэдлэг бүрэлдэн тогтсон үе, 2-дугаард улс төрийн мэдлэгийн арсенал үе, 3-дугаард улс төрийн мэдлэг шинжилгээ ухаан болж төлөвлөсөн үе. Тэгвэл эндээс улс төр гэж ухам юуг хэлэх вэ? Улс төрийг хүн бүр судлах шаардлага бий юу? Улс төр юуг судалдаг шинжилгээ ухаан бэ гэсэн асуулт урган гарч байна. Улс төр гэж ухам юуг хэлэх тухайд өнөөдрийг хүртэл нэгдсэн ойлголт төлөвшөж чадаагүй байна. Судлаачид улс төрийн үзэгдлийг тал бүрээс нь тодорхойлохыг оролддог. Тухайлбал Америкийн улс төр судлаач Дэвид Юстон улс төр гэдэг нь нийгмийн дотоодод хүч хэрэглэх замаар үнэт зүйлсийг байршуулан хуваарлах үйл ажиллагаа мөн гэдэг. Гэтэл Освальд Шпенглер амьдрал гэдэг дээд утгаараа улс төр, харин улс төр бол амьдрал мөн гэжээ. Германы улс төр судлаач Ричард Шнайдер улс төрийг судлана гэдэг нь нийгэмд ач холбогдол өгөхий шийдвэр гаргах үйл явцыг судална гэсэн үг гэжээ. Америкийн Хайв улс төр судлаач Харалд Ласвелл улс төрийг судлана гэдэг нь нөлөөллийг судлана гэсэн үг. Өөрөөр хэлбэл хэн, хаана, хизээ, юуг, хэрхэн, ямар арга замаар олж авч байгааг судлах ухаан мөн гэсэн. Улс төрийн шинжилгээ ухааны судлах зүйлийн талаарх тодорхойлолтыг цааш нь янз бүрийн агуулга хэлбэрээр үргэлжлүүлж болох юм. Улс төрийг бид хамгийн өргөн утгаар нь нийгэмдэх, төрийн эрх мэдлийг олж авахаар завдах, ядахта төрийн эрх мэдлийг хэсэгчилсэн байдлаар хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотойгоор хүмүүсийн хооронд үүсэх зорилго чиглэлтэй үйлдэлийн
нийлбэр цогц мөн гэж тодорхойлж болох байна. Харин нийгмийн амьдралын улс төрийн хүрээнд илрэн гарах түгээмэл харилцаа зүй тогтолыг судлах ухааныг улс төрийн шинжилгээ ухаан гэж ойлгож болох юм. Зүй тогтолгүй улс төр гэж хизээж байдаггүй. Энэ удаагийн лекц үгээр жаргаж байна. Анхааран төлөвлөсөн та бүхэнд баярлалаа.